Нэгэн багш эмэгтэй хүүхдүүдэд хичээл зааж байгаад хаалга савх чимээ сонсдох үед айж дотроо нэгэн зүйлийг бодох болно. Жулиан Тони дээр хурч ирээд өнөөх бичлэгэн дээрээс өөр бас нэгэн зүйлийг цагдаа нар олж тогтоосныг хэлж бичлэгтэй флаш дискийг түүнд өгнө. Антуаныг вокзал дээр алуулах үед хяналтын камерт юу ч бичигдээгүй, гэрчж байхгүй байх ба Жулиан Зиан дунтаж амраад хэдийнэ шалгачихсан нуурыг маргааш ахиж шалгах даалгавар өгнө. Зианыг Оливер хүүгийн мөрдлөгийн талаарх мэдээллийг гадагш нь тараагаад байгааг Жулиан таамагласан тул түүнийг хилцээс аль болох хол байлгаж нуур нэгжид самнах зэрэг огт хэрэггүй ажил даалгаж байгаагаа бусад мөрдөгч нарт хэлдэг. Антуаны хэлэх гэж байсан мэдээллийг түүний найз бүсгүйгээс олж мэдхээр Жулиан явах болоо Лоранс Маркаас тусламж хүсч усан сангийн дэргэд хүүгээ санам бэтгэрч байгаа Эмили дээр аваачдаг ба Марк Эмилийг тэрэн тайлгаруулах болно. Гараа гэмтээсэн Тониг зочид буудлын руу ирж явтал Марк Лоранс хоёр сэтгэл санааны хүнд байдалд орсон эхнэрийг нь авчирч байгааг хараад гараа нуун гүйж очиж эхнэрээ аван дотогш ордог. Ажлаасаа дуудагдаж буцаад Англид очсон мөрдөгч Марк Тонигийн өмнөх хэргийн талаар олон нийтэд дэлгэсэн сэтгүүлч Малик Сурита таарч өөрийнхөө сайн сайхны төлөө бусдын гэр бүлийн амьдралыг сүрүүлэхэ боль гэж хэлэхэд би сэтгүүлч хүний хийдэг зүйлийг л хийж байна. Худал мэдээлэл тараагаагүй. Танаас ч гэсэн ярилцлага авмаар л байгаа шүү гэж хэлдэг. Харин Францын Лил хот дахь Иан Гарретийн оффист түүний урилгаар Тоник явж очиход Иан өнөөх 100,000 еврогоо шин дансанд хийсэн. Одоо чиний гарын үсэг хэрэгтэй байна. Чи гарын үсгээ зурчих бол энэ данснаас хүссэн үедээ мөнгийг гаргаж авах эрх чамд үүснэ гэж хэлдэг. Тэгээд гарын үсэг зурж байхад Тоник гараа гэмтээснийг харан юу болсныг асуувал Тони өчигдөр Винсаны гэрт очиж ямар нэг сэжүүр хайж яваад гараа гэмтээсэн гэж бас Винсантай уулзснаа хэлэхэд Иан тэр юу хэлсэн бэ гэхэд Тони юу ч хэлээгүй гэвэл дотроо баярлсан Иан өөрийгөө шүүгч мөрдөгч Жорж Делуата танил гэдгийг хэлж цагдаа нар Винсаныг энэ хэрэгт ямар ч холбоогүйг нотолсон. Тиймээс Винсаныг орхиод цагдаа нарын ажлыг нь тайван хийлэг гэж Тонид хэлж түүн рүү их л зэвүүн харцаар ширтдэг. Тони гарч яваад сонин зардаг мөхлөхөөс сонин худалдаж аваад гарчиглаа зогсож байтал өөр нэгэн хүн ирж сонины худалдагчтай Францаар ярилцаж байгаад явхад худалдагч араас нь Францаар би юу ч хэлэхгүй гэж хэлснийг Тони сонсоод түүнээс ямар утгатай үг болохыг нь асууж мэдээд ямар нэг зүйл олж мэдсэн мэт шийдэмгий явдаг. Жулиан Антуаны харт амигчин найз бүсгүйтэй уулзаж ярилцахаар Парис хотод ирнэ. Антуаны найз бүсгүй Румын гаралтай Рини харт амхинаас гарч ирүүлжиж амьдралаа эрс өөрчилж сургуульд багшилдаг болсон байх ба хамт ажилдаг Матиа гэх залуугаас нэг гэрт хамт амьдрах санал авна. Харин энэ үед Жулиан Тонид бичлэгэн дээрээс олсон зүйлийг харуулдаг. Тэрхүү бичлэгийг хийсэн камерыг маргааш өглөө хураах үед цаад талын байшингийн гадаа цэвэрлэгээний компани фургон машин ирж зогссон байгаа нь бичигдсэн байдаг. Хүүг байшинд байх үед энэ машин гадаа нь байгаагүй ба тус цэвэрлэгээний компани үйлчлэгээг тэр хавийн нэг ч айл тухайн үед дуудаж аваагүйг тогтоосон. Тэгээд бодож тухайн үед мөрдөж байсан Каид бүлэглэлийн гишүүн Румын гаралтай Карл Зигийг сэжиглсэн. Тэр хэдэн жилийн өмнө яг энэ цэвэрлэгээний компанийг эзэмшиж байсан. Хүүгийн чин талаар тэр ямар нэг зүйл мэдэж магадгүй түүнтэй ярилцах хэрэгтэй гэж Жулиан Тонид хэлнэ. Тони түүнээс хаана байгааг нь мэдж байгаа юм уу гэж асуухад мэдэхгүй. Гэхдээ мэдэх нэгнийг би мэднэ гэдэг. Марк Эмили хоёр хоол идэнгээ ярилцсан. Эмили Шалон Дюбуад очиж Тонигийн олсон сэжүүр үнэхээр ямар нэг зүйлд хүргэх эсхийг мэдхийг хүссэн. Гэхдээ ахиж тийшээ очихгүй. Ингээд дууссан гэж хэлээд Маркийг ахлах мөрдөгч болж тушаал дэвшсэнд нь баяр хүргэдэг. Харин Жулиан Тони хоёр тэрхүү Карл Зиг гихчийг мэддэг хүнтэй уулзахаар явах болно. Жулиан Антуаны найз бүсгүй харт амигчин Ринитэй уулзаж Антуаныг өгснийг хэлж Ринигээс ах нь хаана байгааг бас Антуаны түүнд юу хэлснийг асуухад Рини тэднээс харт амих авах мөнгө нэхэж мөнгө өгвөл мэддэг бүхнээ хэлээ гэхэд Жулиан зөвшөөрнө. Энэ үед Тони нууранд загасчилж байсан Винсаныг олж очоод намайг гэрт чинь байхад чи хутга барьчихад би юу ч хэлэхгүй гэд байсан чинь ямар учиртай юм. Хинд юу ч хэлэхгүй гэд байсан юм гэж асуухад Винсан манад орж ирсэн хүний талаар цагдаад юу ч хэлэхгүй л гэж хэлсэн. Өөр зүйлгүй гэхэд Тони үгүй ээ чи ямар нэг зүйл мэдэж байгаа. Би тэрийг чинь заавал олж мэднэ гэх бол Винсан
Та надад итгээрэй. Би таны хүүхдийн талаар ямар нэг зүйл мэдэж байсан бол бүгдийг нь хэлчихсэн байгаа. Гэхдээ би юу ч мэдэхгүй гэдэг. Харин Тони би чамайг гэмтээ гэдгийг мэдж байна гэхэд Винсан би бүхэл амьдралынхаа туршид гэмтээ мэт явж байна. Нэг хүн надад гим зэм гэдэг бол яг л хорт хавдар шиг гарах үр дагаврыг нь эмчилж болохч уг үндсийг нь хизээж эмчлэх боломжгүй гэж хэлж байсан юм гэж хэлдэг. Жулиан харт амигчин Ринийг нэгэн зочид буудлын өрөөнд аваачин ариун цэврийн өрөөнд төгжиж түүнийг эрүүл саруул ухаантай болгох гэж тэнд хэд хондог. Харин Шалон Дюбуад зочид буудлын өрөөндөө бүгж хэвтсэн Эмилийг ээж нь эргэж Эмили ч энэ бүхнийг Тони бит хоёр өөрсдөө даван туулж гарах ёстой гэд өрөөгөө цэвэрлж эхэлнэ. Эмили рүү Маркийн ажлын газрын хүн залхан түүнийг ажлаасаа гарах гэж байгааг хэлж Маркийг ажилдаа үлдэхийг гуйгаад өгөөч гэж Эмилигээс хүснэ. Сургуулийн хичээл тарах үеэр Жулиан Тони хоёр Ринийг тосон зогсох бөгөөд Рини тэднийг гэртээ дагуулan ирж Жулиан түүнээс Каид бүлэглэлийн Карл Зиг гэх чирийг хайж яваагаа хэлж Антуаны нэвтэрч орсон бүлэглэлийн хүн байгаа юм а. Чи мэдхүүгээд зургийг нь үзүүлэн асуудаг. Рини зургийг сайн харж байгаад үгүй би нүунийг танихгүй мэдэхгүй юм байна гэхэд Жулиан тэгвэл таньдаг хүнийг нь мэдэх юм биш үз гэвэл Рини би амьдралаа цоо шинээр эхлүүлсэн өмнө нь таньж мэддэг хүмүүсийн ямар ч утасны дугаар холбоо барих хаяг байхгүй. Харин та нарт туслахын тулд би өөрийнхөө бүх амьдралаар дэнчин тавьж Парис явж байж л тэдгээр хүмүүстэй холбогдох хэрэгтэй болно гэж хэлнэ. Жулианыг түүнд хамгаалт гаргаж өгнө гэхэд хоосон амлах хэрэггүй гэж Рени хэлдэг. Маркийг орой гэртээ ирэхэд Эмили албан тушаал дэвшсэн гэж худал хэлэн ачир дээр ажлаасаа гарах гэж байсан талаар нь түүнтэй ярилцаж яагаад иймэрхүү зүйлээ надтай ярилцаж шийддэггүй юм гэхэд Марк би чамд хэлхийг хүссэн боловч яг тэр үед чи уйлаад сууж байсан. Мэдээж хүү Оливерийг л санаад уулж байсан нь тодорхой байсан. Би ямар ч карьергүй зөвхөн чамайг тайтгаруулагч нэгэн болж хувирсан учраас ажлаасаа гарсан юм гэж уурлах бол Эмили тэгвэл яах гэж надтай гэрэлж суух гээд байгаа юм гэхэд Оливер хүүгийн алга болсон өдөр Хьюсийн гэр бүлийн хувьд хамгийн муухай өдөр харин миний хувьд хамгийн сайхан өдөр болсон гэж зэтгүүлч Маликийн Маркет хэлсэн үгийг хэлж тэр үг хачин сонсогдсон ч надад ч бас тэгж санагддаг гэдгээ хэлж тэр өдрөө би чамтай анх уулзаж хайраа олсон гэдэг. Жулиан Тони хоёр сууж юм унгаа өнгөрсөн 8 жилийн талаар ярилцсан. Англид амьдарч байгаа Винсан эмчилгээгээ үргэлжлүүлж бие нэг сайн болж байгаа яг л ахин төрсөн мэт байгаагаа хэлдэг. Бас тэр амьдралд нь олон болж бүтэхгүй зүйл болж байсан. Нэг мөр учрыг нь олж дуусгах ёстой зүйлүүд ч байгаа талаараа эмчид ярьж хуучин найзтайгаа уулзах гэж байгаагаа хэлдэг. Рини сургууль дээр эцсийн шийдвэрээ гаргаж Жулиан Тони хоёрт туслахаар болж хамт амьдрах санал тавьсан багшийн түлхүүрийг өрөөнд нь үлдээчихэд Жулиан Тони нарын буусан зочид буудалд очдог. Хэд хоногийн дараа Жулиан Ринийг нойлын өрөөнөөс гаргаж дахианы зутан шүл модон чихэр өгөнгөө түүнд найз залуу Антуан цагдаа байсныг хэлэхэд Рини би матач биш гэд гарч явах гэтэл Жулиан түнд чи явж болно. Надад чамайг хорж цагдах эрх байхгүй. Гэхдээ чи наад хаалгаараа гарсан л бол өөрөө өөрийнхөө толгойг мэдэх болно. Яагаад гэвэл найз залуучин цагдаа байсныг бүгд мэдсэн байгаа. Харин би чамд дэмжлэгийн тамрагдаж нэрээ өөрчилж, ажилд орж, амьдралаа өөрчлөхөд чинь тусалж чадна. Би чамайг хамгаалж чадна гэхэд Рини зөвшөөрч үлддэг. Жулианы мөрдлөгөөс хол байлгах зорилгоор нуурын орчмыг нэгжиж самнах ажил томилогдсон Зианы дургу хурж, дээр нь түүнд сэтгүүлч Малик Суригаас шинэ мэдээлэл хүссэн мессеж ирж, улам уурыг нь хүргэж утсаа шидэх бол түүнийг холоос өнөх цэвэрлэгээний компани Карл Зиг гэгч машин дотроос хараад сууж байдаг. Харин хэдийн хэсэг болгож шидсэн утасныхаа эд ангийг түүж яваад Зиан ус зайлуулах хоолооноос нэг зүйл олох болно. Тони Ианы гэрт шар ариг барин хилэлгүй ирэхэд Иан түүнийг дуртаяа хүлээж авна. Иан Тонид шинээр худалдаж аван эхнэрийнхээ хамт амьдрахаар төлөвлөж засч янзалж байгаа 300 жилийн түүхтэй байшингийнхаа зургийг үзүүлэх бол Тони түүнд өөрийнхөө ирсэн учрыг хэлж Жорж Делва шүүгчд Винсаныг ахин шалгаж өгөх хүсэл тавиад өгөөч гэж гуйдаг. Иан Тонид Винсаныг орхих талаар хоёулаа ярилцсан та гэхэд Тони тиймээ мэдэж байна. Гэхдээ намайг гэрт нь очиход тэр нэг сонин зүйл хэлсэн. Тэр ямар нэг зүйл нуугаад байна. Зүгээр л Жоржоос Винсаныг ядаж ажиглаж байх талаар асуугаад өглөө гэхэд Иан за яахав тэгье гэдэг. Тэгээд Тони нөгөө өрөөнд нь явж ороод зурж дуусгаагүй байгаа бяцхан охины зургийг хартал Иан түүнд би өөрөө зурсан юм аа. Түүнийг ойд урсамжнаасаа санаж байгаагаараа жил бүр зурах гэж оролддог.
охин минь байхгүй болоод их удаж байна гэхэд Тони түүнээс юу тохиолдсныг нь асуухад нэг л өдөр өглөө сэртэл охин минь сургуу алга болсон. Гэрт гадны хүн орж ирсэн гэх ямар ч уулмөр олдоогүй учраас цагдаа нар охиныг минь гэрээсээ өөрөө гарч яваад төөрсөн гэж үзсэн. Харин албан ёсоор гэрээсээ зүхтаасан гэж хэргийг хаасан юм да гэдэг. Тэгээд Иан Тонид чи бид хоёр ямар ч ялгаагүй хүмүүс, чи бид хоёр юу ч өөрчилж чадахгүй хэрнээ үргэлж гимшиж амьдрах болно гэдэг. Иан бас эцгийнхээ түүнд хэлж байсан гим зэм гэдэг бол яг л хорт хавдар шиг гарах үр дагаврыг нэмчилж болохч уг үндсийг нь хизээж хэмжлэх боломжгүй гэсэн үгийг хэлэх үед энэ үгийг өмнө Винсантаар нууран дуулцахад Винсаныг хэлж байсныг Тони гинэт санаад Ианд би ингэж явъя да гэж хэлээд гараад явна. Эмили машинаа авахаар засварын газарт ирэхдээ засварчнаас юу нэвдэрсэн байж гэж асуухад аккумулятор нь суучихсан байна лээ гэж хэлдэг. Эмили машинаа авчихад буудалд буцаж ирэхдээ машин дотроос олсон хүүгийнхээ зурсан зургийг Тонид өгч үзүүлэх бол Тони түүнд Винсан болон Иан Гарет хоёр бие биеэ таньдаг хүмүүс гэдгийг хэлж цагдаа нар үүнийг шалгаагүй өнгөрөөсөн бол л та. Гинэт хаанаас ч юм гарч ирсэн нэг хүн бидэнд баахан мөнгө өгөөд л энэ нэг л биш вэ гэхэд Эмили Тониг яарч ямар нэгэн дүгнэлт хийх хэрэггүй гэх бол Тони тэд бие биенээ таньдаг хүмүүс байна. Чи надад итгэх хэрэгтэй. Хоёулаа одоо л бие биедээ итгэж нэгнээ дэмжихгүй бол цаашаа юу болох юм бэ гэхэд Эмили би чамдаа итгэж байна гэж хэлээд нөхрөө тэрвэрдэг. Винсан Францын Лил хотод ирж Иан Гаретийн компани байранд хурж ирэн түүнтэй уулзахыг хүсэхэд цаана түүний яриаг сонссон нэгэн залуу хурж ирээд түүнээс Ианыг яаж таньдаг болохыг асууж та дуулаагүй хэрэггүй 8 жилийн өмнө тэр сургуу алга болсон. Тэр жилийнхэн сүүлээр түүнийг албан ёсоор нас барсан гэж үзсэн. Та яагаад энэ тухай мдээгүй байдаг вүлээ? Муу мэдээ дуулгасандаа харамсалтай байна гэхэд Винсан харин ч баярлж нүүрэнд нь инээмсэглэл тодрон зүгээрээ санаа зовлтгүй маш их баярлалаа гэж хэлээд гараад явна.